насны өв соёлыг эрхэмлэн дүүчээлэгч өнөө цагийн дуурайлал. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ дуурайл нэвтрүүлгийн маань шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай студийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, залуу уран бүтээлч, дуучин Сэрхбол оролцож байна. За тэнцэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нийт телевиз үзэж байгаа үзэгчдээ Монгол түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгээд сайн үргэлжиж байгаа хаа. Тэгээд удахгүй сар шний баяраа сайхан болгож байна. Та бүхэнд удахгүй болгож байгаа сар шний мэндийг хүргье. Баярлалаа. Тэгэхээр хоёулаа яриагаа таны одоо энэ уран бүтээл тайзд ирсэн гараанасаа эхлэх үү? За тийм, миний одоо урлагт ирсэн, тайзанд ирсэн юмтэй бас нэг дуулах ирсэн үе маань бол одоо 10 жилээс маань ирсэн, хүүхд наснаас маань ирсэн баг тийм. Хүүхд тогтоод 10 жилийн тэгээ юунд ороод одоо нэг сургуулийн урлагийн үзлэгт ороод тэгэл явж байсан. Тэгэл анх бол хурд хамтлагийг шүтдэг байсан. Би Монголтойгоо адилхан тийм ээ. Тэгээ хурд хамтлагийг бас нэг одоо хүүхдийн чинь тэгээ сонсоол явж байгаа л. Тэгэл ерөөсөө жавхлан дуучин гарч ирэл Бацгүй байтын тэгэл гоёлоо өмсөж дуг тэгэл сонсоол ерөөсөө бас нэг дотор хүний бас нэг сэтгэл зүрхэнд бас нэг тос нэмэгдэн штэ бас нэг ингэчүүл яах вэ тийм ээ. Тэгэл ерөөсөө дуулах гараа маань хөглөгдөөл хүүхд байхал тэгэл дуулаад эхэлчихсэн да. Тэ. Тэгэхээр таныг урлагт ирэхэд гэр бүлийн ч гэдэг юм одоо нөлөөлсөн хүн байгаа юу? Үгүй тэглгүй яг одоо манай аав бол бас сайхан гитар тоглодог. Ээж маань бас гитар тоглодог. Манай ээж бас оюутан баг та. Бас тийм Монгол Улсын их сургуулийн бас хамтлагт байсан. Өөрөө гитар тоглодог. Манай аавын дүүнэр болохоор задгаа хоолойтой сайхан өөрөөсийн ардын тийм одоо юутай авьяастай хүмүүс. Тэгэл бүх юм л нөлөөсөн л дөө. Тэгэл яг дуулаад эхлээл явж байна. Одоогийн байдлаар одоо уран бүтээлүүдэд танилцуулах ямар уран бүтээлүүдээр гэх юм бол одоо тийм уран бүтээл гэх юм бол бас уран бүтээлүүдээр ажиллаж байна. Өөрийн гэсэн одоо 5 7 8 дуутай. Тэгээ би чи өөрөө бас нэг хөгжлийн бэрхшээлд иргэдийн холбоонд байдаг. Өөрөө нэг хөгжлийн бэрхшээлтэй болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо эцэгхийн холбоо ингээл хөгжлийн бэрхшээлтэй холбооны дууч ингээл явдаг. Бас нэг би маань бас нэг чилээрх болохоор нэг сайхан яг нэгэн жиг дурлагаараа бас явж чадаагүй. Яг мэдхний кино бол мэдэн тэгэл сайхан урлагаараа явж байгаа. Тэгээ сүүлийн үед бол одоо өөрөө казак хүн болохоор сайхан Монгол ахын дүүстэй казак сайхан уран бүтээлүүдээ бас монгол хэлний орчуулан хөргүүлж бас одоо дуунууд маань дуулагтаад явж байгаа. Хөргөж байгаа тийм. Ямар дуунууд орчуулсан бэ? За эхнээс их юм бол одоо Казахстан улсын бас мундаг сайхан дуучин Асалжан гэдэг дуучны одоо Шалала гэдэг орчуулад яг уг нь утгыг гаргачлан хайрын мужик гэдэг сайхан дууг одоо эхнээсээ хүргээд явж байна. Олон сайхан дуунууд ингээд эстрал бас хүрэх юмсан гэх тийм ээ. Нэг хүний чихэн сайхан уран бүтээл хүрэгчхээс ингээд орчуулагдаал бас эхнээсээ ингээд монтаж бүх юмнууд ингээд эстралгаар л явж байна. Урлагийн салбар нь өөрөө хүн болгоны оролцоод байдаггүй, хүнд одоо хүнээс их төсвөр төвчээр шаарддаг тийм салбар. Тэгэхэд танд энэ салбар дээр ирэхэд шантарч би яагаад энэ салбарыг сонгоё гэд бууж өгж байсан удаа байгаа юу? Нэг шантраад нэг хойш нь ухарсан бол байхгүй. Ерөнхийдөө л урлаг ер нь ямар ч урлагийн салбар дээр урлагийн спорт бол бүхэл юм хүнээс нэг байглаасаа заягдал ирнэ. Тэгээс хүн болгоныг дуулаад байхгүй. Хүн болгоныг харайж бүжиглээд байхгүй. Хүн болгонд нэг спортоор яваад байхгүй. Цаанаасаа л нэг л өвгдөл нь тийм ээ. Өвгдөл тийм болохоор ерөнхийдөө цаанаасаа л нэг л бурхнаас одоо явуулсан нэг л авьяас хэлхтэй. Шантрах бол тохиолдол байсаа би ч одоо бас ээж өөрийнхөө төрүүлжсэн ээжтэй бас баярлж авдсан шүү дээ. Би чинь бол бас төрөлхийн саажилтаа бас төрж байсан одоо 100 хөл гар маань бас муу 4 нас хүртлээ бас одоо энэ Улаанбаатарын нэгдсэн гэмтлийн эвлэгт бол бас 4 нас хүртлээ хэвтчихсэн. Тэгэл ерөнхийдөө багтаа ерөнхийдөө явж чаддгүй би чинь сургууль соёлдоо бас хоцорж орж исэн. Тэгэл ерөөсө хурд хамтлагийг сонсож байгаа л дараа нь жавхлангийн одоо дуунууд ингээл гарч ирэнгүүт хүүгийн бодолтойг сонсоод нэг өөртөө нэг хүн бас нэг юу авдгийг штэ. Урам аваал тэгэл ерөөсө нэг дуулах юм цаанаас л өгдсөн юм болоо таа л гэж боддог штэ. Тэгэл дуулаа явж байгаа. Тэгэхээр хүмүүс одоо авьяас төрөлхийн биш өөрийнх нь одоо
хичээл зүтгэлээсээ болдгоо гэдэг санааг бас төвшүүлээд идэв шүү. Таны үзэл миний бодлол яг уу цаанаасаа бас төрөмл юм байна. Миний хувьд бол яг уу миний хувьд бол одоо хүүхэд байхаас нэг жоохон гээл ингээд нэгдүгээр ангидаа ч юм хоёрдугаар ангидаа ч юм ингээд дуулах юм. Төрөмл авьяас явцын донд бас хүн дуулах тийм ээ хүнийг одоо бас нэг сонсоо явж байгаа хөдөлмөрлөх хүнд нэг хувийн авьяас байдаг гэж ярьдаг шүү дээ. Бус нь бол одоо хөдөлмөргээд. Тэгтэл цаанаас өгдөл нь л одоо тийм юм болов. Би л одоо багасаа л тэгэл нэг дуулах сонирхолтой байсан. Тэгэл би ч яг бол уугуул гарал бол даавараа хөвөл Ховд аймгийнх төрсөн нутг маань болохоор одоо Дундгой аймаг. Суугуул нутг маань болохоор Налах дүүрэг 1990 онд Дундгой аймагт төрөөл 92 онд Налах дүүрэгт одоо тэр үеийн одоо маань аав ээж хоёр маань хоёулаа багшуулгаад тэр үед одоо нэг багшин сургууль төгсөөл томилтоор шууд одоо хайшаа өнгө тийшээ яваа тийм дунд овтнод яг нь дуулдаг авьяас нь бас нэг Дундгойн газар шороон төрсөн юм болохоор бас нэг Дундгойн ч дуу хууртаа гэж ярьдаг штэ. Дундгойн дуу хууртаа дуун хүртэл найрагтаа гэдэг шиг би боддог штэ. Яг нь Дундгойн төрсөн болохоор нэг жоохон дуулах авьяас нэг сайн мундаг дууч юм биш л те. Мэдэх нэг нөө сайн мэддэг баг. Тэгэл ер нь Дундгойн төрсөн болохоор л одоо нэг жоохон дуулах гал байгаад байгаа юм байл гэдэг. Тэгээ яг яван бас нэг сайхан урамтэлүүд бас нэг хүрэгч хийсэн гэл. Тайзны ард гэх юм бол зөндөө сайхан болж одоо алийг тэрхүү зөндөө юм болж байсан. Одоо тэгээд би бас ээжийнхээ нутгаараа бас Баян-Улгийн аймаг манай одоо Казахстаны сайхан одоо ингэ суурьшаар амьдарч байгаа Монгол улсын маань нэг баруун хязгаар Баян-Улгийн аймагт бас 2009 оноос 12 он хүртэл бас ажиллаж амьдарч байсан. Нурданаска гэдэг бас хормын ордон тэнтэй ажиллаад амьдарч байхад бол тайз наатаа зөндөө юм болж байна. Одоо айлын тэр гэж хэлэх үү. Та бас дуулахаас гадна хорим хөтлөх үү? За яг хорим хөтлөнгээд одоо хэлчихвэл яг одоо үзээ сууж байгаа хүмүүс нь бол хутлаад юм болчих. Тэгэхээр бурхангүй газрын бомб галзуурна гэд яг нэг мэрэгжлийн хөтлөгчнөр байхгүй л ямар ч нэг юм ойр зүрийн нэг жижиг чажиг юм авал хөтлөчнө. Тэ. Өөр ямар хөгжмийн зэмсэгтээр тоглох? За ерөнхийдөө нэг яг өөрийн болгож тоглож чадахгүй ч гэсэн бас нэг жоохон гитар нэг аялах дуртай. Гэхдээ миний яг нэг өөрөө ч одоо баруун болохоор миний одоо ингээд яг нэг харахад зүүн хөл муутай мөртлөө харагддаг. Мөртлөө ингээд зүүн талын саажилт болохоор би гармаа саажилт. Ер нь гитар бол маш их юм тоглох сонирхолтой. Тэгээд бас нэг 90 хүн болсны хувьд бол эрд цэргийн албанд бас явж үзхийг маш их хүсдэг байсан. Одоо бол ингээд нас 30 хүрчлээ. Уг нь бас одоо эрд цэргийн албанд хаагаал бас нэг тийм ээ ороо нэг живгүйтлний хураагаад ирэхээс ядаж тийм ээ тэгж боддог хүсдэг байсан даа ч одоо ингээд бас нэг биентэй юм тийм болохоор явж чадаагүй. Тий. Хүний бас анхны тайзан дээр гарсан тэр сэтгэл нь санаанд насан туршиндаа явдаг бах. Яг та анхны тайзан дээр гарсан сэтгэлээсээ хуваалцаач. Анхны тайз гэх юм бол одоо яг 8 дугаар ангийн тэр Налах дүүргийнх одоо 8 дугаар ангийн сурагч байлаа шүү дээ. Сургуулийн одоо нэг урлагийн үзлэг хийлээ. Нүүр халаал одоо гар салганаад одоо тийм ээ микрофоноо яаж урах вэ? Тэгэхэд тухайд ч одоо нэг мундаг хөгжмийн зохиолч одоо магсарж байгаа гоо одоо насны намар дуулаад одоо нэх одоо жоохон хүүхэд байж л насны намар дуулаад тэр дууг дуулаад одоо тэр 8 дугаар ангитай байна уу? Яг тэр дууж ирсэн санаанд ордог нэг салганаал дотроо нэг халууштал тийм. Мэдээж ямар ч дуучинд одоо сандрал байдаг бах. Сандрал ер нь дарагдах тохиолдол байдаг уу? Эсвэл ямар ч алтартай дуучин байсан ч өрдчлээд бэлдэхгүй бол сандраад. Үгүй ямар ч одоо мэрэгжлийн дуучин хүн ч гэсэн одоо бас нэг яг үнэхээр бас нэг яваад сурцсан бас нэг тайзан дээр олон жил гараад ирсэн хүмүүст бол мархан байхгүй. Залуу өрн бүтээлч бидний хувьд бол бас л нэг тоглолтын дээр гараач юм 2 дуу дуулах хэвчээс бол 1 дуу дуулах эхнийхэн дээр бас л нэг сайхан 1 дуу дуусны дараа хүмүүсийн алга ташалтай бол бас нэг сайхан бие тавиараа тийм ээ. Өөрөөр чөлөөтэй болоод бас юу байдаг тийм. Мундаг ямар ч мэрэгжлийн мундаг дуучин ч гэсэн одоо бас сандрал байлгүй байх хэрэгтэй тийм. Та бас хэллээ урлагийн салбар өөрөө хүнд салбар тэрнээс гадна та бас өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болоод энэ салбарт явж байгаа хүний хувьд ямар хүндрэл бэрхшээлүүд байдаг вэ? Урлагийн хүндрэл бэрхшээл гэхээсээ илүүтэй урлагч ерөөсөө нэг дуу гэдэг чинь ерөөсөө дуулах авьяас гэдэг дуу гэдэг чинь өөрөө тань штэ хүнийг тайвшруулах дуудвал ямар ч нэг хүн ууралж байгаа л нэг бөмбөл тавьж машинд ороод ирэхээр нэг сайхан хүн тайвширдаг штэ. Тэгэхээр
Тэгэхээр дуу гэдэг чинь ерөөсөө тарин шүү дээ. Тэгэхээр дууг ерөнхийдөө ингээл хүн сайхан дуулаад ирэнгүүт дотор сайхан уужраад ирнэ. Тэгээд би одоо чинь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бас нэг олон хүүхдүүд дээр очиод буйны юм далд байх сайхнаа зүгээр шүү дээ. Зөндөөл сайхан хүүхдүүд дээр очиод бие байтгаар одоо саажилтаа болцсон хүний гарт орцсон зөндөө хүүхдүүд дээр очиод сайхан дуу аюургөөл одоо бас мундаг зураач лимчин Пүрбаатар гэдэг ах маань битээр бас зөндөөл бас хүүхдүүд дээр ая дуугаа өргөд Пүр ах маань бас лимбэ тоглоод гэдэг явж ирсэн зөндөөл юм байгаа. Яриул зөндөөл юм байна. Тий. Хамтарч ажиллаад явж ирсэн хүмүүсийг ерөнхийдөө буйны бас түрүүн бас хэлсэн те буйны юм далд байх зүгээр бид нар одоо өөрөө хөгжлийн бэрхшээлтэй яавал нэг ингэдэг нэг сайхан ая дуу өргөчгүй тийм ээ. Одоо жишээлбэл нодлон гэхэд 2019 оны сүүлээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо бас ингээл улсын намрын бас нэг цэнгүүн яваал тийм ээ. Тэрэн дээр бас ингээ уралдаан тавьсан болоод ингээл бас нэг сайхан хүн урмаар л явдаг юм тийм шүү дээ. Хайр урмаар л явна. Тэрэн дээр бас ингээл сайхан тавьсан уралдаан нь болоод нэг өдөр ч гэсэн тэр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань дуу хуураараа нэг аргадаж ингээл явж байгаа тийм. Ер нь одоо манай улсын хувьд, нийслэлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлууд байдаг байна. Одоо тэр тулгамдсан асуудал бол зөндөө баг. Одоо би нэг яриад тахт бол бас нэг одоо миний хувьд бол жолдох байх гэж бодож байна. Зөндөө л баг. Одоо яриул одоо баг энэ нэвтрүүлэг багтахгүй баг. Гэхдээ ерөнхийдөө манай Монголд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй бол сүүлийн одоо нэг 21 дэх гарцсан бас цаг хугацаа сайхан болцсон хүн гэсэн сэтгэл нь ондоо болцсон өөрөөр амьдарч байгаа одоос зөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүмүүс байна. Одоо яруу найрагч мөнгө тулах гэдээ бас дүү маань байна. Тэгэхээр яг өөрөөрөө саажилтаа мөртлөө 12 давхар гэр нь 12 давхарт байдаг. Лифтээр явахгүй өөрийгөө хичээгээл өөрийгөө хөгжүүлэх юмсан гэдэг. Хүн өөртөө л зориг тавиад сайхан явхад бол нөх улс төр ингээд байхгүй улс ингээд байна гэхгүй бүхэл юм өөртөө л байхгүй. Тэрнээс бол нэг нь утаатай байна төгжрээ тавина гэл бүхэл юмыг улс руугаа бас буруутгаад байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлч гэсэн бас цаанаасаа л нэг өгөгдөл нь тийм ирж байгаа хувь зайн тийм болоод ирж байгаа төрөхтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй төрөй гэж бодохгүй шүү дээ. Цаанаасаа л ихээс заяхтаал тэгэл нэг эндэгтэлд ирж байгаа юм болохоор заавал тийм болъё гэж бодохгүй. Тийм болохоор хүн болгон өөртөө хичээгээл би ч гэсэн одоо ингээл 4 настай жоохон багтаа ч гэсэн намайг ингээл доголж юм ингээл нэг хөл гармуутай байхад алхад би өөртөө гомддог байсан шүү дээ. Намайг хүүхдөө шоолоод байна ингээд байна. Өөртөө жоохон готроонгоо төрөнгөд нэг л амьдрах хорвоо шүү дээ. Ганц л заяах хорвоо болохоор өөртөө готраад явах юм шүү дээ. Одоо ингээд хүүхдтэй болсон сайхан амьдраад явж байна. Ерөнхий хүний л амьдрал шүү дээ. Тэрнээс нэг хүнд гомдоод явах хэрэгтэй. Уусаал нийгэмд ч гэсэн одоо юм ба одоо нийгэмд бас ингээл хүмүүс яривал нийгэм тийм ээ нийгэм гэх. Нийгэмд бишээ хүн өөртөө л байгаа. Тийм ээ. Миний хувьд бол тэгж өөрийнх нь хичээл зүтгэл. Өөрийнх нь хичээл зүтгэл чим өөрийнх нь дотоод хүн ямар байх вэ? Өөртөө гэсэн амьдрах зорилго нь ямар байна уу? Алдаа тооноо явна уу? Хүн болгон ч алгын тавар тэгш биш шүү дээ. Хүн болгон ч гэсэн алдаа тооноо л явж байгаа л. Нэг хүн болгон одоо тэгээд нэг сайхан амьдрахыг хүсдэг л баг. Амьдралын хүний жишгээр тийм ээ. Тийм болохоор бүх юм ал Монгол улсынхаа Монгол юм байна гадаад тул сайхан Монгол юм гэж хэлж болохгүй. Хүн хаач гэсэн сайхан сэтгэл нь баялаг өөдрөгөө хаач гэсэн гоё амьдарч болох байх. Би ямар ч гэсэн тэгж л бодож байна. Буруучсан зөвчсэн бол миний зүгээр өөр юм бодол. Баярлалаа. Тэгэхээр та удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Наурзын баяр бас дараагаар нэрнэ. Энэ баярууд дээр одоо тусгай ямар уран бүтээлүүд бэлдэж ажиллаж. За ерөнхийдөө одоо тэгээд тийм ээ нийтээр одоо дэлхийн нийтээр одоо ингээд айхтар цар тахал өвч ингээл одоо бүгдээрээ 27 шүү дээ тийм ээ. Бүгдээрээ л одоо сонор шарамжтай байна. Тэгээд ерөнхийдөө миний хувьд бол бас Монгол улсын гавьяач чинь сая одоо тэгэл завхны гавьяат жүжигчин залуу уран бүтээлчдийг бас дэмжиж ажилладаг. Мундаг бацх гавьяаттайгаа одоо намайг хүүхэд байхаас маань бас дэмжээл ингээл хажуудаа дагуулад явж байгаа мундаг ах мантайгаа гоёлоо өмсөн ээж дуу байгаа. Казак хэлний бас сайхан хөргүүлээд гавьяаттайгаа бас цугдууллаа. Одоо сар шин маань болох ч байна. Нийт Монгол төмөндөө бас удахгүй болж байгаа сар шинийн баярын мэндийг хүргэе. Энийг цар тахал гэдэг муухай одоо дэлхийн нийтийг одоо бас тийм ээ цочроонд оруулж байгаа нэг айхтар муухай ч одоо
Монгол улс гэж ялахгүй дэлхийн бөмбөрцгөөс одоо бас тийм ээ хурдан явуулт байгаа. Дэлхийн нийтээр бас одоо тийм ээ сайхан цаг удахгүй байх удахгүй ирж байгаа одоо сар шний мэндийг нийт Монгол түмэндээ бас хүргье тий одоо сайхан уран бүтээлүүд бас хүрэх гээл бас үзээл байна. Уран бүтээлүүд цааш нь тэр дүүн яг орчуулагдаад бэлэн болоод гарсан байна. Орчуулагдаал ингээ явж байна. За тэгэхэд ерөнхийдөө одоо тэгэл сайхан казак түвнээ би одоо чи өөрөө бас монголчсон одоо монгол түвнийхээ дунд бас яг нөгөө баялгүй ш одоо сүрэн бас монголчууд дунд үсгээ бас монголоор зарлагдсан багасаа монгол найзуудтай яг монгол түвнийхээ дунд бас тийм ээ өссөн болохоор сайхан монгол дуунуудаа бас дуулаад явж исэн тийм ээ одоо би чи намайг чин зарим нэг нь казак чавлан казак бацхгүй л тоглодог баялгийн аймагт одоо 3 удаа тоглолт хийж исэн. Налахтаа одоо ингээл ховд аймагтаа дунд говтай гэл бас тоглож исэн. Би даасан тоглолтууд. Тийм ерөнхийдөө бас нэг ингээд уран бүтээлүүдээ өөрийгөө чадах ядаргаараа л хүргэж исэн. Тэгээд одоо уран бүтээлүүдээ цааш нь хүргээгээд тэгэл явж байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед бол казак сайхан уран бүтээлүүдээ монгол хэлний яг утга 100% орчуулад яг махчлахгүйгээр яг үндсэн утгыг гаргаж ирээд сайхан уран бүтээлүүдийг монгол түмнийхээ бас нэг сонирыг мэлаач гэсэн нэг ч гэсэн дуу бас нэг таалагчаасаа тийм ээ. Манай одоо монгол түмч одоо бас казак сайхан дуунуудыг дуулдаг ш одоо жишээд гэх юм бол одоо зөндөл дуу байна. Алим жарга гэл дуунуудыг манай монголчууд аялдаг нэг сайхан дуу байна. Тэгэхээр сайхан казак аялгауг сайхан монгол хэлний яг утга 100% орчуулаад яагаад хүргэж болохгүй. Тийм үстэй. Тийм болохоор бас одоо дуунуудыг хүргээд явж байгаа. Эхнээсээ одоо нэг ганц нэг биш ерөнхийдөө дуунууд маань эхнээсээ хүрээд явж байгаа ганц 2 эхний ээлж нь 3 дуу маань гарцсан маань зөндөл ерөнхийдөө хүн эрүүл сар бол байх бол хамгийн гол нь эрүүл байх л хэрэгтэй гэж бодож байна. Дууг юм одоо миний ээж мундаг нийгмийн багш хүн налгад одоо 38 жил багшлаад тэтгэвртэй гарсан миний ээж байгаа. Тэгээ ээж маань сайхан орчуулаад бас ингээд дууных найруулгуудын бид нар чинь хүний дуулагдсан дуун дээр одоо 2 хил дээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар чинь одоо Монгол хэлсэн иргэн зөвхөн хэлн ондоо болохоос бид айлгаан. Гэтэ 2 хил дээр дуулж байгаа гэдэг маань ерөнхийдөө бас хэцүү. Хүний дуудагдсан дуун дээр бас яг нэг үгийг нь орчуулаад буцаагаад тэр нөгөө нэг аян дээрээ одоо үгнүүдэд суулгах гэдэг чинь маш одоо хүнд хүчээр ажил. Тийм болохоор ерөнхийдөө 90 сар бол байвал тэгэл дуунууд маань цаашаа ерөнхийдөө явах хаа. Ер нь нэг уран бүтээл төрж гарахад хэр их хугацаа шаарддаг вэ? Хугацаа гэхээс илүү хүний сэтгэл шаарддаг. Бүхэл юмд альва бүхэл юмд нэг сэтгэл шаардна гэж ярьдаг шүү дээ. Хүн тэр тухайн тэр дуу уран бүтээлийг одоо хүргий дуртай байх юм бол нойр хоол өвч гэсэн зүтгэждэг удаа байгаа шүү дээ. Миний нэг дуу хэл одоо бас нэг 4-5 хоногийн дотор л ихний уран бүтээл маань гарцсан. Тэгэл бас YouTube-дээр Facebook хуудаснаар тавигдсан хайрын бүжиг гэл явж байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө төлөвлөсөн юмнууд бол зөндөө байна. Тийм байна да. Нэгэнт одоо уран бүтээлийнхаа тухай ярьсан юм чинь хоёлаа дууныхаа дижээс үзэгчтэй хүргүүл. Дууны дижээс хүргэж болно. Тэгээд одоо сайхан хайрлах сайхан гэдэг одоо тун утгагүй сар шин маань ирж байна. Бас одоо хайрын гэгэн Валентин одоо баяр тийм ээ. Бүх осуудаа зориулаад одоо хайрлах сайхан гэдэг өөрийнхөө хайртай хандаа зориулаад бас хайрлах сайхан гэдэг нэг уран бүтээл гаргацсан байгаа. Одоо сая өчигдөр би өөрийнхөө Facebook хуудаснаа бас нэг лайв хийгээд дөнгөж гарангууд бас хүргэсэн байгаа. Тэгээд бас хүргэнэ тийм ээ. Ээжүүдтэй бүсгүйчүүдтэй зориулаад хайрлах сайхан гэдэг уран бүтээл орчуулсан байгаа. Тэрнийх одоо дууны дээжээс нэг бадгийг тав хүндэ зориулъя. Амьдрал минь сайхан байвал мандах нар шиг алдаатай буруу замыг сонгоно гэж юу дурлаж хайрлах нь ямар сайхан сэтгэлд минь гэгээ татан доглох юм да дурлаж хайрлах нь ямар сайхан сэтгэлд минь гэгээ татан доглох юм да дурлах сайхан гайхалтай биш гэж юу дээ амьдралыг ойлгох нь хайрлаж дурлах нь аргагүй хайр юм да чаргал юм да тэгэлэг үзэгтэн чимээ наран солон тэнэтхэн дуруснаа сайхан мэтлэр учрах тайлангаар надад заяа
тахарцанд чин уярлаа би учрахад айлмгаар надад заяасан урам тахарцанд чин уярлаа би дурд сахан хайхалтай бишгэчүүдээ амьдралыг ойлгох хайрлаж дурлах аргагүй хайр юмдаа сэтгэл юмдаа Чамасаар хүнби дурлаагүй чин зүрхнээс хэлсэн үг минь хэвээрээ шүү гайхалтай мэдрэмжийг надад өгсөн гараас чинь одоо хөтлөөд тэмүүлэх шиг гайхалтай мэдрэмжийг надад өгсөн гараас чинь одоо хөтлөөд тэмүүлэх шиг дурлах сайхан хайхалтай бишгэчүүдээ амьдралыг ойлгох хайрлаж дурлах аргагүй хайр юмдаа чаргал юмдаа дурлах сайхан хайхалтай бишгэчүүдээ амьдралыг ойлгох хайрлаж дурлах аргагүй хайр юмдаа сэтгэл юмдаа тэгээд ерөнхийдөө дуу маань орчуулагдаад явж байгаа. Тэгээд ерөнхийдөө Facebook хуудаснаа тэгээд YouTube дээр тавигдах бах. Тэгээд ерөнхийдөө сайхан дуунуудыг бас Монголын ард түмнийг бас нэг хүнийгс бас тий нэг сайхан дуу хүргэчихсэн. Ерөнхийдөө намайг бас мэдэх нэг нь бол тэгээд ерөнхийдөө дуулдаг гэж мэдж байгаа. Тэгээд сайхан уран бүтээлээр хүн яг тэтгэдэл явдаг шүү дээ. Машин дөрөч юм ингээд дуу ялгууд хүн сайхан тавьшаал ирдэг. Уран бүтээлийг ерөнхийдөө эрүүс харуулаа хүргэчихсэн гэж бодож байгаа тийм. Маш гайхалтай. Өмг нь бас утгын хувьд бас яг ерөнхийдөө бас нэг утгыг гаргаж ирж байгаа. Утгыг гаргаж ирж байгаа. Тэгвэл бас манай нэг хоёр хэлнээ дуулагдж болохоор үгний утга авцалдаа нь бас алдагдах үедээ гэж бодоод бас яг нэг магчлахгүйгээр яг ойролцоо хүндэдэг утгаар нь гаргаж ирж чадан ядан орчуулж байгаа. Гэхдээ бас яг алдаа тоноотой юм бол байх. Хүнд ямар төгс хүн гэж байх биш. Тэгэхээр та бүхэндээ бас таалагдах байх гэж бодож байна. Тэгээд тийм байна да. Таны хувьд одоо залуу уран бүтээлчд болон өөрийнхөө үеийн дуучтай хандан энэ салбарын тухай ямар зөвлөгөө өгмөр? Амар сэтгэлээр би бол нэг яг мэдэх хүрээндээ бол яг нэг мэдэх бах. Би ч бас нэг өөрөө хэлсэн шүү дээ хөлөөр математик яг нэг урлагаараа тууштай явж чадаагүй. Яг нэг тоон дотроо гэдэг шиг мэдэх нэг нь бол сайн мэднэ. Монголын одоо Монголд амьдарч байгаа залуу уран бүтээлчд бол бас нийлдэг сайхан уран бүтээлч найзууд маань байна. Намайг дэмждэг бас уран бүтээлч ахнар маань байна. Мундаг тийм ээ. Тэр хүмүүст ерөнхийдөө уран бүтээлийн өндөр амжилтыг л хүсмээр байна. Тэгээ сайхан уран бүтээл гараад явж байгаа л гэл хүн дуугараа татгараал явах тий. Бүгд нэрүүлгийг л хүсээ. Сайн сайхныг л хүсээ. Баярлалаа. Цаашдынхаа одоо уран бүтээлийн өөрийнхөө төлөвлөгөөнөөс танилцуулбал. Цаашдын уран бүтээлийг бол одоо тэгээд ер нь зогсохгүй хаа. Одоо би нэг хэсэгтээ бол ингээл би тинкам жилээр хүн гэл явж байгаа л дундуур нь тэгэл одоо бас нэг хором найраагаал бас хажуугаар нь амьдрал явж байгаа шүү дээ. Урлаг гэдэг чинь бас яг нэг урлагаар явах чинь бас нэг санхүү хөрөг мөнгө шаардлагатай. Урлагт явж байгаа хүн бол бас төсвөр төвчээр маш их шаарддаг. Урлагт бол яг сэтгэл зүрхээ гаргасан хүн бол эргээд үр шимийг хүртдэг. Тийм ээ.
хамгийн гол нь урлагт хүмүүст нэг зориулаад хүний мөнгөний нүдээр нэг ингээд дуу хийчихсэн мөнгө олчихсан гэж урлаг хийж болохгүй. Тэр урлагч нь эргээд үлдэхэд үр хүүхдүүд биднэрт л одоо бидний үр хүүхдэл сонсогдож бол нэг цаг хугацааны л асуудал. Урлагийн хүн бол яригдаал үлддэг, улс төрийн хүн мартагддаг гэж ярьдаг нэг зөөрц зүг байдаг шүү дээ. Тэгэхээр урлаг үнд ерөөсөө л гоё нэг хүнийгээл сайхан нэгээл ерөөж байгаа ерөөл юм дандаа л гэж боддог юм. Зөв байна уу буруу байна. Тэгэхээр хүмүүс хийх байлгүй дээ. Тэгэхээр хамгийн анхных болгон хүний санаанд үлддэг гэж сая ойлаа ярилцлаа. Таны хувьд хамгийн анхны уран бүтээлдээ ажиллаж байх явц тэр хөгжилтэй болон тэр агшнуудын тухай хуваалцаач. Ерөнхийдөө түрүү нөгөө ярьсан нэг 10 жилд байж байгаа л заа хоног ингээд дуулдаг гэж гарч ирэнгүүтэл нэг жоохон дуулах гал явьяасны төлөөр явгот анх одоо ингээд Төв аймгийн Батсүмбэр сум гэл тийм ээ хойшоогоо Сэлэнгийн замаар явгол тийм дээ Батсүмбэрийн төвд очиж тоглолт хийгээл цаашаа Баян буурлын амралтан дээр очиж тоглолт хийчээ бид нар тоглолт хийх гээл үзэгчтэн зарлаад идэг. Ингээд зарлцсан чинь бид нар нэг хоёулаа дуулах хэрэгтэй байсан юм аа. Тэр чинь би ганцаараа дуулаад тухайд чинь нэг дуу муугаа бичиж одоогийн хэлгээр ам байрна гэж ярьж шүү дээ. Ам байрна гэд байсан чинь би ганцаараа дуулаад идэг. Нөгөө хүн маань гарч ирдгөө. Тэнгүүд хажууд нь дуу явуугууд би нөгөөтхнийхээ микрофоныг барьдаггүй гэл одоо дөнгөж хүүхч байсан юм да. Тэгэл бас зөндөөл юм байна. Тэгээд жишээл одоо Баян аймагт бас хормын ордонд ажилладаг байла. Орой нэг 7-оос 20 эхлэн штэ. Тэгэл хорим эхлэх гээл бид нар бас нэг хоцроод очсон. Хөтлөгч нь хорим найрам нэг эхэлсэн. Тэгэл гүүгэд орсон байхгүй. Хувцас өмсчил гүүгэд орсон чинь за ингээл өнөөдөр гал голомтоо бодрааж байгаа хоёр өстө эрүүлэн кийг хүсье гээл давхад орсон чинь хүмүүс пирар гээл инехгүй. Тэгсэн чинь юу болчихноо хорим болж байгаа нэг хосууд нь хамгийн дээд болон цуудаг байхгүй. Би энэ доороос нь гарч ирэл нөгөө хөтлөгч нь манай найз одоо микрофон өгөөл гяс гарч чамаар зарлцтай өнгөт нь гүйж гараал за гал голомтоо бодорж хоёр өстө эрүүлэн кийг хүсье гээл тэгсэн чинь хүмүүс пирар. Тэгсэн чинь нэг хөгшөө тэтгүүртэй гарсан одоо юу гэдгийг тэтгүүрийн цайлган дээр нь би нөгөө юу болж байгааг мэдэхгүй микрофоноо барьжаад хоёр оста гал голомтоо бодроо гэж чинь хүмүүс инег тийм юм уу яриул зөндөө байна хаа одоо тий зөндөө юм байна одоо нэг тий. Тэгэхээр урлагийн салбарт та хинээс үлгэр дуурайл авч энэ хүн шиг болох юмсан гэдэг одоо сорилгыг өөртөө тавьдаг. За тэгээд би түрүүн бас нэвтрүүлгийнхэнд бас хэлээл явсан те ерөнхийдөө хурд дамтлагийн шүттэй байж байгаа л тэгээл сүлд одоо жавхлан гарч ирэл тэгэл бацгойч бол ерөнхийдөө ингээл дуулдаг байсан. Тэгэнгүүт бацгойтой гоёлоо өмсөн ээж дуу сонсоол жавхлан гавьяадаг хүн болгон л одоо 80-аас 90 оны залуучууд бол жавхлан бацгоор бүгд л хөглөгдөөд одоо зам өрөө хөөгөөд тийм ээ хүн болгон нэг бид нар чинь тэр дууч миний дуулаасаа гэж уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүсийн дуугаар хөглөгдөөл зарим нэг хүмүүс хэлдэг байл энэ тэрний дууг дуулж байна. Тэр дууч өөрөө хувь заяатай сайхан дуу болохоор хүн амдаа аялал тэрийг дуулж байгаа шүү дээ. Тэрнээс би жавхлан болчих би бацгүй болчих гэдээ дуулааг байхгүй. Тэр дууч нь өөрөө тэрнээс дуулагдахгүй өчнөө дуучид байж та хаягдаал мартагдаа санагдаал явж байгаа дуучид байгаа. Намайг мэддэг хүмүүс нь бол казак жавхлан казак бацхгүй хүмүүс тоглодог. Яг хүнд нэрийг зүгээр өгдөг. Гэхдээ би жавхлан болчих, би бацгүй болчих гэж дуулаагүй. Би зүгээр өөрийнхөө жавхлан бол өөр хүн, бацгүй бол өөр хүн. Зүгээр яг миний зүгээр тэр хүмүүсийн дуулдаг тэр хүмүүсийн дууг дууснаа намайг зүгээр найзууд ч юм ойр төрөлний хүмүүс намайг зүгээр тэгж нэг хочлоод хүнд нэр дуудах нэрийг аав ээжийг дуусгахтан нэр ард юм уу гэдэг шүү дээ. Тийм болохоор ингээд миний нэг уран бүтээлчд нэг ойлголт нэг өгчмөр байгаа нь энэ тэрний дууг дууллаа гэж тэгдэг. Одоо би нэг өчигдөрхөн нэг одоо ингээд нэг дууг сонсч байсан. Одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Гүрбад ингээд сайхан дуучин байдаг. Үйдингийн залуу уран бүтээлчд. Тэр одоо ингээд дур шиг бүсгүйгээл бацгойтой хуучнуудыг сайхан сэргээгээл ингээд дуусан чинь энэ чинь хүний дуугаар танигдчихлаа. Хүний урамтай. Тэр дууч нь өөрөө өвдөстэй болоод таринтай болоод тийм их хувь заяатай болохоор эргээд тэр хүн аялж байгаа шүү дээ. Тэр хүн өөрөө тэр уран бүтээлч ганцаар аялах гэж тэр дуу гаргаагүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө дуу гэдэг чинь өөрөө хувь заяатай тий дуулагдахгүй зөндөөл гоонууд хаягдчихж байгаа. Тийм болохоор ерөөсө уран бүтээлчд миний дууг ингээд нэг хүн ч гэсэн ингээд дуулаасаа гэдэг миний дууг хүүхдүүд ч гэсэн сонсоо ингээд дуулж ивэл бид нар баярлалаа шүү дээ. Тэр дуучны өөрөө цаашаа хүнд хүрэгдэн шеэрлэгд одоогийн 21-р зууны хилээд байгаа бол нэг фэйсбүүкээр шеэрлээч YouTube-аар ингээд тэрн гэдэг шиг хүн болгон дуулаасаа гэдэг болохоор
сайхан залуу уран бүтээлчтэйгээ хөглөөд тэр тийм ээ. Тэр дуу хүн болгон л дуулж байгаа нь болохоор хувь зай гэж ярьдаг. Тэрнээс биш одоо нэг хүн би тэр хүний дууг дуулчлаа, залуу уран бүтээлч тэрний дууг дуулчаад ингээд дуулаад байна гэдэг нь. Уран бүтээлчд хүмүүс тэр дууг цааш нь хүргээсэй л гэж хүргэж байгаа. Тийм болохоор би залуу уран бүтээлчтэйгээ бол сайхан яг хүний дууг сайхан ингээд дуулаа явж байгаа өөрийгөө олж байгаа сайхан залуу уран бүтээлчт байна. Тэгэл хүн болгон л одоо найран дээр ороход бид нар хэний ч хамаагүй дууг дуулдаг штэ. Тэрнтэй адилхан бас нэг жоо имзэглэж явсан юм а хэллээ. Тэгээд залуу уран бүтээлч бид нар чинь тэр хүмүүсийн сайхан мундаг ах эгч наргаа дууг дуулж яваад за эндээс цааш нь ингэх юм байна тийм ээ. Ингэж өөрийгөө олох юм байна гэдэг л юм. Тэрнээс тий. Тэгэхээр энэ тал дээр нөгөө өмчийн асуудал, оюуны өмчийн асуудал яригдах уу? Оюуны өмчийн асуудал яригдлаа гэдэг нь шүү дээ. Зөвшөөрөл авахтууд яг бас тийм л яг нэгэнтэл дуу гэдэг чи яг хүний өөрийн хүүхчиг л дээ анхнаас үлгээдэд авцсан юм байдаг. Гэтэ тэр уран бүтээлч чинь миний дуу хүн аялаасаа гэж тэр дууг хийж байгаа шүү дээ. Тэрнээс биш нэг их эсрэг үсэл байхгүй. Нэг эсрэг үсэл байхгүй шүү дээ. Яг гадаад дотоод одоо хятад ч юм Орос ч тийм байдаг л баг. Манай монголч нь өөрсдөө л найранд 3 дуутаад, наадамд 3 дав тэгээ дуучдаг хүмүүс болохоор тэрэнд техник юм байхгүй. Тэнд яг нэг өөрийгөө олоод нэг сайхан уран бүтээлээ төргээд явж хат бол миний хувьд бол тэгж боддог. Тэр хүмүүсээ бид нар хөглөгдөж штэ. Тэр өөрсдийгөө олж гин. Тэр нэг мундаг сайхан дуучин гарч бид нар өөрсдийгөө олж гин. Тийм л байна да. Одоо алдаатай буруутай ярьж байсан ч одоо тэрийг одоо ард түмөөстэй дүнх байлгүй. Одоо залуу уран бүтээлчд. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөгт өгч байна. Хоёлаа үзэгчтэй одоо цагаан сарын баяр манд өгч байгаа учраас баярынхаа одоо мэдчилгээ хэлээд яриагаа өндөрлөе. За өнөөдрийн нэвтрүүлгээс маань урлагийн салбарын талаар үзэгчд маань бас тодорхой мэдээллүүдийг авсан гэдэгт итгэлтэй байна. Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр үзэгчдтэй мэдчилгээгээ хүргэх. За тий өнөөдөр одоо энэ ТV24 телевизэн одоо тий нэвтрүүлэгт одоо урьж оролцуулсанд дүүтэй маш их баярлалаа. Тэгээд нийт Монгол төмөндөө эрүүлэг сайн сайхныг хүсэж удахгүй явж байгаа сар шиндээ эрүүлэг байж одоо тийм ээ энэ нэг айхтар цар тахал хурдан дуусаж олноороо одоо тийм ээ сайн сайхан цаг хурдан ирэх болтугай. Тэгээд тавхан сар шиндээ сайхан шинлэрээ удахгүй ирж байгаас одоо залуу усуудын Валентины бас баяр өгч байна. Залуу усуудаа сайхан эрүүлэнхийг хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор залуу уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сэрхбол оролцлоо. Энд хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За баярлалаа. Эрүүлэн хүсье таахандаа. Үндэсний өв соёлыг эрхэмлэн дүүчээлэгч өнөө цагийн дуурайлам.